Сорхоодо тээшээ өшөө жоохон үнзгээ авмаар заяа. Цэргүүд бүгдээрээ урагшаар заяа. Чого бодлоо. Нэг хийсэн биз дээ. Хоёрдугаар нөгөө хинэ. Чивээ гэдэг өнгөрчээрээ заяа. А тэрийг авд устнаа авна. Сайн байцгаана уу ингээд үзэгч дүмтэйгээ одоо ингээд энэ нэвтрүүлгээрээ эргээд уулзж байгаадаа маш их баяртай байна. Учир юу гэвэл одоо би ямар хэмжээнд байсан өнөөдөр ямар хэмжээнд ингээд ажил мэргэжлээгээ сууж байгааг та бүхэн харж байгаа. Таван команд. Анхаар. Маамхо. Стадитэс Истрагаар 1 2 3 За өнөөдөр хэдүүлээ энэ хүний эрүүл мэндэд энэ биеийн тамирын хичээл ямар нөлөө үзүүлж болох вэ гэдгийг хэдүүлээ ярив. Яагаад заавал анатомийн хичээл, физиологийн хичээл гэдэг энэ эмнэлгийн хичээлүүд ингээд ордгийг. Хүний эрүүл мэндэд нөлөөж байгаа хамгийн гол нөлөөлийн нэгдүгээр зүйлээс бол дасгал хөдөлгөөн ордог. Бидний баган нуруу өөрөө хавтгай үйтэй учраас хөдөлгөөн хэмжээ нь айгүй бага. Цөөхөн хөдөлгөөн хийдэг. Харин баган нурууны гол өөрөг нь юу гэхээр хүний тулгуурын гол хэрэгтэй болчихдог. Хүний даацыг барьж идэг. Дээрэс нь баган нурууны бас нэг гол зүйл нь юу гэхээр баган нуруунаас голд байдаг бид юу лээ? Нуус. Нуус дандаа энэ баган нурууны хэсгүүдээс ингэ яг салбарлж харж ирдэг. Тийм учраас бидний баган нурууны гол бас нэг хоёр дахь юу гэхээр бидний гол мэдрэлийн эрхтэн болох нуусыг хамгаалж идэг. Тарих мэдрэл хоёр нийлээд бидний мэдрэлийн эрхтэн тогтолцоог бүрдүүлдэг. Энэ хоёр нийлжээж мэдрэлийн эрхтэн тогтолцоог бүрдүүлдэг. Тийм учраас бидний гол бас нэг хэсэг болох юу гэж нуусыг энэ баган нуруу хамгаалж идэг гэсэн. Тэр их гол чухал эрхтэн шүү. Тийм учраас бид баган нуруунд янз бүрийн өөрчлөлт үүсгэх юм бол бид яаж вүлээ? Нөгөө хөдөлж чадхаа болчтой, өвдөлт өвдөг үүсгээд ирдэг, нурууны гажигууд юм уу зүйлүүд яг үлээ үүсдэг гэсэн. Их сургуульч гэсэн ормоор байна. 10 жил ч гэсэн ормоор байна. Бүр эрчтэй ормоор байна. Эрүүл байх тухай. Бие арчлах тухай. Тэрнээс мундаг толгойтой болоо гэдэг ингээд гэрийн даалгавар хийгээр нүдэт авах шиг. Эхлээд эрүүл байя. Эрүүл монголчууд баймаар шүү дээ. Тэрний ард бол тарих эрүүл биенээс саруулах хаан гэдэг мундаг үг шүү дээ. Тэрийг л их бодож байна. Тийм учраас одооноос эрүүл мэндийн боловсрал дээр бол их зүйл хийгээсэ гэж бодож байна. Тийм ч учраас би энэ эфирээр ийм өөрийнхөө одоо энэ байрж байгаа процессыг олон түмэнд нууч хаалгүйгээр ярихаар шийдсэн. Гоё ятгалаа. Өстой гоё ятгалаа шүү. Голсуулаа. Мах шараас сурчгаа хизээ нэг өдөр хэрэг болно. Багт юм байна. За жаа дараахан яриш. Яг бэлтгэн дээр амар штэ надад ч хадалж байгаа. Бид нар зүгээр амар штэ л гэдгээрээс. Тэгээд бүр намайг бүр амар юм. Бүжиглэнгээ гэрлөг ордог гэдэг. Намайг бол гэрийнхэн бол хамгийн дараагуул гэж бодож штэ. Унж өрөөл унж өрчихгүй бол гайгүй илүү те. Гайгүй шүү. Гайгүй хаа. Ер нь бид нар сайн шоуд гэдэг юм.
Хавд гэдэг юм. Уухад бол ингэж ч ууж болно, саруулаар ч ууж болно, ингэж ч ууж болно. Тэр нэг нөрөнд нэг хацаал ихгүй. Яг хөө зөвөр идэж ууж байгаа юмд бол зөвөр мэдээж нэг шарх одоо хаглааны дараах эдгэрэлт мэрлэгт нөлөөлөх идэж уух юм өвдөд. Физ күзэний одоо физ күзэ гэх юм ухаа ялч. Ер нь бол одоо хоол замын хаглааны чиг тэгж уснаа гэдэг юм. Хамаагүй 20 дахин хайсан гайг багсан. Хитрхи их битгий хийгээд ер нь ингээд сөөхнөөрөө шарилаа. Тэр нь дээр юм байна. Энэ авчихлаа. Хүмүүс дасгал болгоныг сайн гэж болгоно. Жишээ нь спорт болгоныг сайн гэж болгоно. Тэгэхээр спорт өөрөө гэмтэл үүсгээд байна гэдгийг шинжлэх ухаан мэдээд спортын ангаах ухаан гэдэг том шинжлэх ухаан гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр бидний нэг буруу хийгээд байгаа нэг зүйл маань спорт хөдөлгөөн болгоныг л сайн гэж ойлгоод байгаа нэг юм. Тэгэхээр барилдах чинь нуруунд бас муу гэдэг юм тийм. Хоёрдугаарт булчингаа хатгалж үлдэхгүй дандаа жингээ нэмээд тогтмол өдөрт хийх ёстой дасгалаа хийхгүй байна. Бүр өвдсөний дараа нурууны шинж тэмдэг өгөөд эхлэхээр дасгалын тухай бодоод эхэлж байхгүй. Өхөөс нь өмнө баг ингээд хүүхд байхаас өмнө өдөрт 30-аас цаг орчим алхахыг зүгээр байнга хийх ёстой зүйл байхгүй. Тэр англичуудын тэр Америкуудын хэлээд байгаа нөгөө 10,000 степ гэдэг байгаа ч юм зүгээр зүйл биш. Тэрийг зүгээр амьдралтаа хөвшүүлэх юм бол тэгэл маш олон юмнаас аварна. Ер нь нуруу гэдэг юм чи ерөөсө хүний ерөөсө тэр чигээрээ л гол эрхтэй юм байна. Хэнэггүйгээсээ болоод бүр нэг тартагтанд хэрвээ миний хөл мөл ингээд татаад явж чадахгүй болоогүй байсан бол би нэг уламжилт твтэл нэг зүү тавиулаад нэг арга цагаал яваад их байсан баг. Тэгээд хагалгааны дараа заавал тэр нөхөн сэргийх гэдэг юм хийхгүй л бол ер нь тэр чинь нөгөө дарагдсан байсан булчин шүрмсүүд чинь сайн сэргэж өгдөг юм байна. Тэгээ нөхөн сэргээхээ хийж ич тэднэр нь ингээд сэргэж өгөөд хэвийн хэмжээндээ очих юм байлээ. Одоо би бол сайхан хөл мөл хөдөлж байна. Тавхаа мавхаа чирэгдэхгүй өвдөлт хүртэл дарагдсан булчин сулраад сайхан энэ эмчилгээний сайхныг бишрээл одоо тэл гитэж шүү дээ. Тэгэхээр ер нь энэ хөл нуруугаал сайн харилж явахгүй бол нурууч ерөөсө хүний гол эрхтэй. Тэгээд л ерөөсө юмд их нуруу өвдөд хөл татаад ер нь юм өвдөд ирэхээр ер нь хүн их бухимдуу ямар ч тийм ирмэлзэлгүй юугүй л болд юм байна. Одоо ер нь хүн нурууг ер нь нэгт болохоор жин гасах юм байна. Жин багтаа байхгүй болохгүй, жин нэмж болохгүй гэсэн. Тэгээ жингээ гасаад ер нь байнгын л зааж өгсөн дасгал хөдөлгөөнийг өөр тохирсон ачаал бага өгдөг тийм дасгал хөдөлгөөнийг сайн хийх юм байна. Тэгээд удаан суухтаа хүн чинь монгол хүмүүс бид нар ч юм нөгөө суухаараа их буруу сууд юм байна. Тэгээд нөгөө удаан суудаг нэг суухаараа тэгээ унаа машин дотор ийш тийшээ явахаараа ерөөсөө аль биеийн дэвтэйхэн гисэн гэрэл бараг ингээл бүх биеэ ингээ ягаа суучдаг. Тэгэхээр нуруунд нэгэд ачаал өгөөд ингээд дарагдсан байгаа мэдрэлүүд бол тэгэл тэр чигээрээ л юу яд юм бэ. Тэгэхээр одоо нуруугаас сэргээх эмчилгээнүүдээ сайн хийлгээл байнгын дасгал хөдөлгөөн хийгээл жингээ нэмэхгүй байх хэрэгтэй гэсэн одоо намайг. Тийм болохоор нэг юугаа ингээ яатсан би 100% идэгчлээ гэж хэлж болохгүй бусад нуруугаа бас нурууныхаа үеинүүдийг бас ингээд хайрлаад гамнаад аль болохоор зөв суугаад зөв хөдөлгөөн хийгээл эрүүл амьдралын хөвшилтэй л болох юм байна. Хоол нэг хамаагүй зүгээр тамхи. Тамхи нэг тат. Тий. Тамхи л татчих бол. Тамхи яагаад вэ? Диск болохоор нөгөө тэжээлээ ингээд яснаас авдаг юм байна л да. Шимэл.
Тэр тамхины нөгөө никотин тэр шимэд орж байгаа зүйлийг нь цаат болчихсон. Тэжээлийн байхгүй. Яг сүүл үед нэг тийм кофе Бас тэгж. кофе гэж юм. Тэгээд нөгөө юу кофе нагуулсан юм уу? Хоёрдугаар ч юу? Ситрусын төрлийн. Тэтгэврсэн одоо нөгөө оранж лимон. Тэгэхээр тэд нар яадаг вэ гэхээр идрүү нөгөө шинийн оруулах юм болгодог. Яг нэг тохиолдол байсан шүү дээ. Нөгөө нэг хагалгааны дараах яг нэг 2 хоног дээр нөгөө нэг өмнөх үед нь ч юм өтгөн нэг хатдаг хүн маш хүчтэй ингээд дүлж 0 бийдсаад тэгээд яг нөгөө хил хагалгаагаа нэг жоохон хөндрүүлжсэн юмнууд бол байгаа л та. Тэ? Одоо ихтэй хүчтэй ингээд сууж байхдаа дүлх хөвлийн дотоод даралтаа ингээд гисгэх үед ингээд нуруунд дээр хачаал ирж. Тэгвэл яг хоолтой бол хамаагүй. Магадгүй хоолыг бол нөгөө нэг юу авах бах. Өтгөн хатаадаг хоол идэхгүй гэдэг л ерөн зөвлөгөө өгдөг л тав. Ер нь бол нэг хідэн ер нь алтан дүрм гэх юм уу нэг юм байдаг. Юу гэдгийг ингээд буруу техникээр өмөргөж болохгүй. Одоо нэг байдлаар ингээд сууж болохгүй. Одоо юу гэдгийг амьдралынхаа хвшлийг ингээд засах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн их чухал шүү. Жингээ нэмж болохгүй шүү гэдэг ч юм ингээд иймэрхүү байдлыг бол байнга жоох ойр ойрхон сануулах гэх юм уу. Яагаад нэг найзынхын төрсөн өдөр дээр нэг шлэрх аваад очдөг байж ч тий эсвэл сайхан нэг шүнжэнгөө үүр цайтал нь шаардтлаа ууж идэж чаддаг байж ч залуучууд цагаа тиймд зорцуулж чаддаг шинэ жилийн тэмдэглэхээр гоё хөвцөмсөд очиод идэж уугаа сууж чаддаг байж ч яагаад өөрийнх нь биеийн дохио өгöd тахад тэрний төлөө эдэн цагийг нэг имлэг рүү очирлоод нэг жоохон хөөцөлтөөд өөрийнх нь болохгүй байгаа идэрхтэн төлөө дуурайд байгаа намайг авраач гэдэг эрхтэн төлөө яагаад бид тэр болгон цагийг сайхан зарцуулж чадахгүй байна. Тэгэл хойшлуулаад за ингэж байгаа гайгүй болчихвол гэдэг гэсэн. Би эндээ найдвартай байл. Би өөрийгөө эмчилдэг л дээ. Физиологи өөрийгөө эмчлэл. Тэгэл тэрэндээ найдаал ингээл хаяад идэг. Тэр нь жоохон шүмжэлтэй санагддаг. Оо сайн байцгаана уу. За та маань зураг авалттай явж байна тий. Аа. За эн чинь жоохон завгүй өнөөдөр манай энд нэг систем хөгжүүлэлтийн шинэ төсөл ажил дээр ингээд гадны зочдтой хамтарч ажиллаад байж байна. За та хэд маань дууссан уу? Одоо орж ирэх юу байгаа юу? Тасаг нэг салбар байгаа юу тий? 4:30-аас дээшээ 4:20 дээшээ гарсан. За бүгдээрээ нөгөө гадны зочтой хүндэтгээд цагтаа ихсэн тэр бах тий 4:30 өнгөрцөн байгаа юм чинь. За та бүхэн маань мэдж байгаа сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын цахим эрүүл мэнд бодлогын хүрээнд 2019 оноос Монгол улсад төсөл хэрэгжиж эхэлсэн мэдж байгаа тий сонссон ба. Тэгээд үүнээс хойш бол эрүүл мэндийн байгууллагууд за эмнэлгүүдэд цахим шилжилт бол маш эрчимтэй өрнөж хөгжиж байгаа. Бид нар ч гэсэн үүнд гар бие оролцоод ингэж явж байгаа. За цахимжилт гэдэг маань хамгийн энгийнээр гэх юм бол эмнэлгийн тусламж үйлчилгээг орон зай цаг хугацаанаас хамааралгүйгээр түргэн шуурхай, чирэгдэл багтай зөв зохион байгуулалтаагаар хүргэнэ л гэсэн үг шүү дээ. Үр дүн нь бол энэ байдаг. Бид нартай одоо он цаг хугацаанд хамтран ажиллаж исэн Солонгосын нэр хүндтэй програм хөгжүүлэгч Амис технологи компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал за Ли Бан Хүн за мөн салбар хариуцсан захирал Сун Мён гиу дарга нартаа ингээд бидний урилгыг хүлээ авч бид нар хүсэл тавьсан байхгүй юу. Тэгээ манай эмнэлэгт өнөөдөр бодит байдал ямар байна? За бид нар цаашдаа ер нь яах ёстой вэ гэдэг одоо зөвлөмж те ийм хамтын ажиллагааны л үйл ажиллагаа явагдаж байгаа гэсэн үг тий. Тэгээд энэ одоо хүсэлтийг манд хүлээж аваад үнтэй цаг хугацаа гаргаад бидэн дээр ингээд хүрэлцэн ирсэн та хоёртоо хамт олонныхоо өмнөөс маш их баярлж байгаагаа илэрхийлмээр байна.
Дурууны эмчнэрийн баяр гэж үүдэг. Мэдрэлийн мэсэлч өдөр гэж байдаг. Тэр нь бол тэр байд юм чинь 12 сарын хэдэнд байлуу тэр хавцаа байлуу 12 сард л 3 сарчлоо мэдрэлийн мэсэлчтэй өдөр гэж байд юм л. Ирэлий? Тийм байд юм байна. Байд юм байна. 10 сарын 16-нд ч өдөргүй өдөр өдөр штэ бэлтгий. Хамрал авдаг тий. Үс юм бол өссөн өдөр ахгүй. Тэн дээр би нөгөө итгэл хэлэлцүүлэхээр болсон. Тэр итгэлээр шалгарсан байна. Хэлэлцүүлж шүү дээ. Дараагийн хагас. Нэг өдөр. Тэгээ тэр шалгарсан гэдэг өчигдөр залгасан. Тэр нэг юм 8 илтгэл билүү тэгдэг те. Мэдрэлийн манай одоо чиглэлээс нийтдээ 5 илтгэл хэлэлцүүлэхээр юм байлээ л дээ. Нэг нь манай юмдээс нүрбэх юм шалгарсан байлээ. Салбар байгаа л да. Гэтэ яг нэг мэдрэлийн мэдрэл юу тал руугаа 5 байсан. Тэгээ 5 байсан баха миний арснаар. 5 юм. Нэг хүзүү. Оронгийн хаалгаа. Нийтдээ 40 кейс байсан уу? Судалгаанд 40 орсон байсан тийм. Бараг өөр байхаас нь хүүхд эцэг их бол тэрэн дээр анхаарах хэрэгтэй шүү. Илт гажиг хөгжил харагдахгүй мөртлөө одоо тийм ээ. Нөгөө талаар бол дискний өөрчлөлтүүдийг нөлөөлөд байгаа учраас бол урагт ихийн хөвлөд багт нь нөлөөлж байгаа зүйлүүд их байгаад байна. Тэгээд хүүхд төрлөө хөлд орлоо гэхээс нь зөв гიშгүүлж зөв хоол тэжээлүүд таахгүй. Ер нь зөв алхаж гин гэдгийг анзаарах ч юм уу те. Тэгээ уул нь нөгөө зөв юутай байна уу гэд хардаг штэ. Анхны хүүхд мөхтөр бол нэг тэгж мэдрэгдэж байгаагүй. Тэгэл яг хуу сүлд охин мохон дээр болохоор яг ихэнхдээ нэг анзаардгүй туршлагагүй ч гэх юм уу те. Тийм алдаа гаргадаг штэ. Тэгэл эмчээс зөвлөгөө аваад анзаарч эхэлсэн те. Одоо яг нөгөө эмнэлгээр явахаараа л айгүй сайн нөгөө эрүүл мэндийн боловсрал авах гэж хичээдэг. Гэхдээ яг тийм юм нь хомс байдаг штэ. Тэгэл бид нар чинь сошиал ухаж ижил одоо юмыг хөвчлэн Google дээр хайж байдаг ч юм уу. Тэгж л авдаг штэ. Тэгээ хүн яг өөрийнхөө хүүхд дээр л тохиолдохлоор л яг яах ёстой юм гээл нүүр тулдаг штэ. Ээж нь хүнтэй юм ярьж штэ. Чи яах юм? Хингдэг л амин үстэй. За чам ийш харж байгаа юм штэ. Чи нөх хүүхдүүд урагтаар гардаг штэ. За хэдэн настай вэ? 5. Эрүүл мэндийн айгуу сайн боловсралтай л болох юм шиг санагдаад байгаа штэ. Тэгэхгүй одоо яг бас өөр дээр нөгөө зарим хүмүүс ч ингээл анхны хүүхд мөхт дээрээ одоо ингээл нэг туршлагагүй байдаг штэ тий. Тэгэхээр алдсан юмнууд айгүй их байдаг. Тий одоо жишээлбэл хүүхдүүд их утас үздэг, зурагт үздэг тий. Тэгэл одоо нөгөө буруу суулт айгүй ихтэй штэ тий. Тэрнээс нь хамгаалж одоо зөв суулгахыг айгүй хичээдэг. Тэгээд одоо цүнхнээс нь ахуулаад тий нэгдүгээр ангид орохоор хүүхэд буруу цүнх үүснээс болоод нуруу нүвдэх. Тэгэхээр тэрхүү үедээ мэддэггүй сүүлд мэдэгддэг штэ. Тэгэл эхнээс нь ахуулаад ер нь цүнх зөв суулт гэж хичээж л байдаг л та. Яа. За тоглооч тэгээд. За сайн өдрийн минь. За ингэ сюрприз байлаа гэл. За ингээд өнөөдөр 2009 онд анх байгуулагдчихсан Grand Med эмнэлгийг үүсгэн байгуулахад хамт оролцож за өнөөдөр 13 жилийн түүхтэй Grand Med эмнэлгийн түүхийг бичлэлцэж
бидэнтэй хамт энэ цаг хугацаанд зөвлөж хамт ажиллаж үлгэрж болж исэн эрхэм хүндэт цогтхойг эмчтэй төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Тэгээд бид хэд нөгөө сюрприз барих гэж ингэж оролдлоо. За ингээд таньда төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. За. Хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе эмчтэй. Төрсөн өдрийн мэнд хүргэе. За ингээд хамт алдаасан. За ингээд баяр хүргэе. За энийг хайдуулаад. Сайхан баярлалаа. Ямар ч гэсэн ер нь ирээдүйг нэг 50 жилд бол дуран бол байна. 50 жилд бол байна. Робот хагалгаа ер нь хүний гүйцэх болов. Робот зүгээр зэрэг. Одоо байгаа робот хагалгаа тийм зүгээр юу шүү дээ. Юу гэдэг хүний нөөцийг орой шин алдартай нэг юмч байлаа гэхэд робот ингээд энэ тэнд байж байгаад тэр эмчээрээ хагалгаа хийх харан тэгнэ үү гэхээс яг нэг хүний бол гүйцэхгүй байхгүй. Эмчинд бол байж л голд юм. Тэгэхээр одоо 5G гарч ирэхээр ерөөсөө дойлын алдагдaltaгүй хаалгаа их болчихсон. Тэрийг бол роботоор хийж болно гэдэг байгаа шүү дээ. 5G. Тэр чинь л баггүй да. Эдсийн интернет гэдэг байгаа чинь тэр юмсын интернет гэдэг байгаа. Ер нь тэгээд нөгөө одоо яг ингээд хараад ахад тэр дурангийн хөгжилд саад болж байгаа 5 зүйл байгаа да. Нэг нь болохоор жишээ нь тэр Европын стандарт гэдэг нэг стандарт оруулчихна. Тэрийгээ давж ээж л ордог. А тэгэнгүүтээ нотлохоон тулгуурс ангаах ухаан гэдэг нэг юм байгаа. Тэр чинь бас нэг юм нөгөө лобби ороод ингээд зарим үндэстэнгүүдийн онцлог байна бас. Жишээ нь японочууд чинь профессор нь хийхгүй нөгөө залуучууд нь хийхгүй. Профессор тэтгэврт гарч ээж л нөгөөдгөө хийд. Тэр профессороос зурж юм хийдэг байх юм. Гэтэл жишээ нь төрөөсөө ингэж төрийн бодлого нь бас нэг юм эсрэг юм байгаа. Жишээ нь энэтхэг чинь тэр нөгөө нүсэр үнэтэй юмнуудыг хэрэгэлжүүл хагалгааны үн өсчин гээд бас нэг иргэдэн жоохон ядуу талдаа учраас одоо тэрийг төр зүр цааталд оруулдаг гэдэг ч юм. Улсын бодлого юм байгаа. Тэгэхээр бид нар үнэхээр тийм нэг юм арчилсан юм чөлөөд ингээд юмаа хийж болдог тийм газарт амьдраад байгаа. Тэгэхээр Тэсүүд хайд хандаа гэж хэлэх боломжтой юм. тий японочууд ч одоо жишээ нь тэр тубуляр ретракторыг л хийгээл яа. Тийм микроскопоор хийж байгаа. Ретрактор л ингээд тубуляр ингээд тавиал тэлж. Одоо манай нөгөө юу шиг л скру зоохтол нэг юм сэр тэгэл. Far from my fear, anxiety, far from my weakness. I could be gone, but I'm just afraid. Мэстслийн дараа халдвар сэргийлэх болохоор антибиотикийн эмчилгээ хийгдэх тул урьдчилан сорил тавих шаардлагатай. Мэстслийн өмнөх өдөр оройн хоолоо хөнгөн идэж усанд орсон байх шаардлагатай. Ажлын төлөө, амьдралын төлөө, мөнгөний төлөө, хөдөлмөрийн төлөө гэдэг. Нэр төрийн төлөө, бизнесийн төлөө гэдэг ингээд хүнийг ингээд нийгэм өөр болгоод эвдээд байна л да. Хүнийг өөрөө нэвдэж байна. Оюун дархийн биш юмаа гэхэд тэрийг хайчээ те ярих юм бол амар хэмээр. Би мах бодоо эвдэж байна. Энэ дээр бид нар бол үнэхээр хариуцлага ганц хүм өөрөө. Тэрний тод жишээ нот тэгэл өөрөө яриа сууж байна. Тэгээд би түрүүн хэлсэн олон хүний зүйлсгээл. Тэр бол ялчихгүй бас миний мэрэгжил санаа дуртаад байгаа те. Би өөрөө дуртаатай сонгосон. Бас нөгөө үнэт зүйлсүүд бас байна. Энэ бол найз нөхөрлөлтэй. Бас үнэт зүйл шүү дээ миний. Найз нөхдөөгөө сайхан зовлон жаргалаа уулзах, сайхан стресс өдрөөгөө дайлахтай. Хамгийн чухал үнэт зүйлс бол эрүүл мэнд юм байна гэдгийг л одоо хүмүүс надад санал нийлээл хэлэх л багтаа. Эрүүл мэнд бол хамгийн үнэтэй зүйл. Эрүүл байж иж би өрөө хүүхдээ хайрлах юм байна. Ар гэрэт хийж явна те. Тань ижлээ хайрлна. Аав ээжигээ асарч инэрнэ. Эрүүл байж иж найз нөхдөөгөө сайхан цаг мөчиг хамтдаа түүхийг бүтээн. Би эндээс суралцсан амьдралын утга учирыг бас тодорхой хэмжээгээр ойлгоно гэдэг ч юм уу те. Саад хүршээлийг даванч гэдэг юм уу.
эрүүл байж ийж ажил хөдөлмөрлөө миний өөрийнх нь мэрэгжлээ. Өөрийнх нь мэрэгжлийнхэн одоо юу гэдэг юм хийж кайф авч ингэж амьдралыг бас нэг өөр зүгээс харах ийм зүйлүүд байна. Тэгэхээр хамгийн том хүчин зүйл бол эрүүл мэнд юм байна. Үнэт зүйл гэж хэлээ. Тэгэхээр бид нар энэ үнэт зүйлдээ хэр анхаарал хандуулж байна вэ? Монголчуудаа л гэж хэлмээр байна. Тогоо чи хэдэд байгаа лээ? Имхтэй тий? Өдрийн мэнд. За тогоо өгчөө. За одоо хагалгаанд орно тийм ээ гэж. За одоо хагалгаанд ороход нь би уян зүүд тавиад тусад залгаад бэлтгэж байгаа шүү. За юу өгчээ. Манайч айж сандрах юм байхгүй за. За доошо ирэнхээ яг одоо явсан уу? Зүрхний бичлэгээ хийдсэн. Зүрхний эмчтэй үзүүлсэн үү? Нэг хасаас орж ирээрэй гэсэн үү. За тэгвэл би тусгын залгаа зөвөр үлгч хийхчээ. За юу. Тэгээ хоёулаа уян зүгээ бас давхар тавьчих. За. За хагалгаанд ороход ер нь юм тусалтай ордон шүү. За юу гэж. За орон дээр нь түр энийг ингээд тавьчих. Уян энэ чи хатгуулсан юм байна тийм ээ. Дотор хувцаа ихчээ бүх хувцаа тайлна шүү. За юу. Энийг авчи. За гарын чангаллаа шүү. За юу. За гараа зөө хатгачих манайх. За манайх ч ингээд 50 хөвдөж байгаараа за. Ногоон тааш. За өндөр юунууд та? Шарах ногоонууд та. Энийг шарах. За. Энийг шарах. Наадуулаа. Энэ бас сайн бодлого багш байна. Зүгээр үү? Аха. Жох хатуу байгаа тань. Энд дээр за. Дүүсэн боддог юм. Ажилд орох гээд. Аха. Тэгээд нөгөө материалаа авчирч өгөөд тэгээд авчирч өгөхөөс өмнө нөгөө саруул юмч нөгөө манай ээж нөгөө хагалгаа хийжсэн баггүй юу? Тэгээд юу гэж нөгөө яриа эхлэхээ мэдэхгүй. Нөгөө нэг та манай ээж таглаа хийжсэн шүү дээ. Тэгээд ихсэн чи саруул юмч бас нөгөө яасан бодож бодсон байлиг. Яасан тэгээ өвдөд байна уу? Тэгээд өө ээж зүгээр тийм нөгөө ажил асууж явж байгаа. Тэгээл анх эхэлчихсэн. Тийм, Даймагийн төгсөл чинь сая 18 он уу? Тий. Би чинь саруулын шнүр бик хэмжээс 10 насаар дөө. Бацуг хэмжээс 5 насаар дөө. Нэг төвшин хэмжээс болохоор 10 5-5-аар ирсэн. Өнөөдөр бацуг өнөөдөр өдрөө гэж ярьсан. Энд чинь эзэс шижигч байх хэрэгтэй. Тэ. Нэгдүгээр шижигч байх хэрэгтэй. Нэг төрөвний хашногроо ингээд гуруугаа ингээд мэдэх та. Тэгээ нүүдэл бүгдээр айдууд бүгдээр дараад ингээд. Хоёрдугаар ажигч байх хэрэгтэй. Би энэ хуруугаа ингээд энийг одоо үнэт зүйлс гэж байна тий хамгийн дөрөнд одоо юу гэдэг ээж аав хааны ижил үр хүүхдийн төлөө хүн эрүүл байх хэрэгтэй болж байна. Бид нар ингээд энэ цогтой эрүүлийн төлөө гэл хундаа өргөдөг. Тэгэж өргөдөг хэрнээ амьдрал дээр яг тэр хэлж байгаа үгийнхээ гүйцэтгэл дээр байж чадчихна уу чадахгүй нү гэдэг асуудал одоо яг мэдлэгд орж ирж байна. Tangled in the untrue. Say I'm running out of time. 12 сарын 2-ны өдөр би хагалгаанд орсон. Тэр үед ямар байдалтай байсан хүн өнөөдөр ингээд өөрийнхөө зогсоогоод байсан ажлаа үргэлжлүүлээ, дуртай ажлаа хийгээд одоо морь мал унаад, сэлэмжаад эргүүлээ, тулгаан хийгээд тэг ийм хүнд нөхцөл байдалд ингээд ажиллахад бол надад бол ямар нэгэн одоо юу гэдэг дахиж одоо өвдөх, зовиурлах,
биеинд ядаргаатай санагдах тийм зүйл ерөөсөө алга байна. Тэгээд сэтгэл хангалуун, сэтгэл бол сэтгэлийн ханамж гэж ярих юм бол 100% байна ингээд. Энэ бол мэдээж намайг бүтээж дахин амьдруулсан, миний хүсэл мөрөөдлийг биелүүлсэн эмчнэрээ маань буян Мэцлийн эмч, Нурбек эмч байна, Бацүх эмч байна, Саруул эмч байна. Тэгээ мөн тасаг дэмжлүүлж байсан совилогч нар, эмч нар, тэ нөхөн сэргийх эмч нар бүгдэнд нь чин сэтгэлээсээ маш их баярлаа гэдгийг одоо аль бие ёсоор эргэж та нартай хэлж байгаа да туйл их баяртай байна. Энэ бол та нарын минь аж гавьяа шүү гэж хэлмээр. За нэгдүгээр удаан сууж болохгүй гэдгийг их анхааруулдаг. Удаан суухаар нуруундаа хэрдэг ачаалттай байдаг. Хоёрдугаар арх болон тамхи хэрэглэж болдог. Гуравдугаарт болохоор яадаг вөхөр давтамжтай ажил хийж болохгүй. Тэр нь юу гэсэн юм гэхээр нэг юм аваад ингэж дахин зөөж тавьдаг гэдэг ч юм уу. Иймэрхүү юм хийж болохгүй гэж үздэг. За дөрөвдүгээрт болохоор өдөрт заавал 1 цаг орчим алхахыг зөвлөдөг. За тэгээд 5 дугаарт мэдээж жим нэмэхгүй байхыг ачаал бага байхыг зөвлөдөг юм аа. Үзэгч түмэндээ эрүүл их хамгийн сайн сайхныг хүсье. Бие бүгдээрээ хайрлцах хэрэгтэй юм байна. Өвчин шанал байгаа бол тэрийг баг дээр нь бид нар дарж зогсоож явах хэрэгтэй юм байна. Цаг тухайд мэрэгжлийн эмчнэрт хандаж үзүүлж явах хэрэгтэй юм байна. Эрүүл байвал тэгэл бүх зүйл болно шүү дээ л гэдгийг дахин хэлмээр байна.